Улсын хурлын нэгдсэн чуулганыхын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг цаашид хилцгээр дэмжлээ. Гэхдээ засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа болоод редакцийн бодлогыг хэд наривчлан зохицуулах заалд ороод байгаа юм. Иймээс ч хэвлэл мэдээллийн салбарынхны зүгээс дээрх хуулийн төсөлд нэхвар хандахгүй бол засгийн газрын өргөн барьсан хэлбэрээр нь батлах юм бол үндсэн хуулиар олгогдсон хэвлэл нийтлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд хумигдахгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Эцэг ойлголтод хүрч чадаагүй тохиолдолд анхны хилцүүлэг хүрээд энэ хуулийн төслийн хилцүүлэг зогсох юмаа гэсэн ийм байр суурьаар нэгцэн ойлголцолд хүрсэн гэдгийг бас гишүүдэд хэлье. Тэгэхээр эдгээр саналыг бас гишүүд маань хилцэх асуудал дээр нь дэмжиж байр суурьаа илэрхийлээд явах нь зөв болов уу гэсэн ийм байдалтай байна. За ингээд санал хураалтыг эхлүүлье. 1. Байнгын орооны саналаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулнаа. Санал хураалт. За 67.7%-аар санал дэмжигдлээ. За ийхүү хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл улсын хурлын босгод авч цаашид хилцэгдэхээр болж байна. Гэхдээ засгийн газраас өргөн барьсан хувилбараар нь баталж болохгүй гэж салбарынхан болоод улсын их хурлын гишүүдийн зүгээс ч үзэж байгаа юм. Иймээс ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сайжруулах хүрээнд олон цуврал хилцүүлэг судалгаануудыг хийх зэрэгээр цаг хугацаанд баригдахгүйгээр сайтар судална гэж тайлбарллаа.